Энэ удаагийнхаа бичлэгээр 2000 оны адал явдалт төрлийн Vertical Limit киног довчлон ярьж өгөхөөр сонголоо. Төгжрөл болон нийслэлчүүдийг хамгийн ихээр стресстүүлдэг асуудлуудын нэг үлээ. Төгжрлийн цаана юу болж болдог талаар бас өнөө цаг үед нийгэмд тулгамдж буй асуудлуудыг хөнгөн өгөөдөж харуулах хөгжилтэй бас сургамжтай түүхийг үзүүлэх Төгжрлийн эзэд киног DD Univision Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Чи нүрийг хит хүрээ би юу гэж. За сайн байцгаана уу? Юу сайн байна вэ? Энэ удаа бит хоёр тис өөр төлөвлөгөөгөөр ажиллана. Төрөний биш тагч. Яаж болдгийг? Болохгүй. Ааш! Багш нэг гоё бодлоо. Шахдаг та. Бай. Энэ үл ястаа асууж мэддэггүй шүү дээ. Сайн сургуулийн багш нэг. Болгоо. Юу цаа. Нас өгсөн боломж юу? Цөлд байрлах Monument Valley хадан зохионд хэсэг хүмүүс авирна. Туршлагатай авирагч Ройс болон түүний хүү Петр мөн охин Эни. Бүх зүйл хэвэн байсан ч нэг авирагч барьц алдаж унснаар тэд бүгд унаж үхэх аюулд орцоолоо. Тэд бүгд олсоор холбоотой байсан болохоор бүх хүний амнаас дээр зоогдсон ганцхан гацсан дээр л тогтоно. Удалгүй байдал бишдэж хамгийн доор зүгдэж байсан хоёр авирагч унаж үхлээ. Хамгийн дээр нь байсан Эни нэмж гадас цоох гэж оролцсон боловч гар нь хүрсэнгүй. Хорон мөч өнгөрөх тусам тэднийг тогтоож байсан ганц гадас аажмаар сулрах ба үнийг анзаарсан Ройс дээр байх хүү Петрээс олсоо таслахыг шаардлаа. Петр эхэндээ эргэлзэж байсан ч бүгдээрээ өөхөх эрсдэлтэйг ухаарч эцэст нь олсоо тасалж өөрийн гараар аавыгаа өхөл рүү нь илгээнэ. Хэдий харгас гэмээр боловч энэ нь хүнд ширүүн нөхцөлд авиралт хийдэг бүхий л мэрэгжлийн хүмүүсийн баримталдаг цорын ганц дүрм билээ. Уг явдлаас хойш 3 жилийн дараа Пакистаны хойд хэсэгт байх цас дууланд Петр ирвсийн зураг авч байв. Зорьсон ажлаа бүтээсэн Петр газарчныхаа хамтаар цас дуулнаас бууж байтал газарчин нь хөл алдаж унаад хөлөө хугалчихна. Петр тусламж дуудахад төд удалгүй нисдэг тэрэг хурж ирээд тэднийг авч явах бөгөөд энэ үед Петрийн майханд байх сэтгүүлийн нүүрэн дээр Энни гарсан байгаа нь харагдана. Энни ууланд авирагчдын төрөлдөө хамгийн шилдэг эмэгтэй нь болсон байх бөгөөд ууланд авирах хурдаараа хэд хэдэн рекорд тогтоогоод амжжээ. Энэ хооронд нисдэг тэрэгэнд явж байсан нисгэгч Петрт эхлээд Сячин мөсөн голдох армийн харуулын цэг дээр хүргэж өгөхөө хэлнэ. Тэнд эмч болон эмнэлгийн хэрэгсэл байдаг ажээ. Дараа нь K2 уулын суурь бааз руу явах замдаа түүнийг буулгах ба эгчээний нь тэнд байгаа. Удалгүй тэд Пакистаны армийн энтхэгийн цэргүүдтэй үргэлж мөргөлдөөн болж байдаг хилийн харуулын цэгт хүрэв. Тэнд Петр нисдэг тэргээр ирэх гэж буй эмнэлгийн хэрэгслийн ердөө 25%-ийг л цэргүүд авахар болсныг сонсоод ихэд гайхна. Харин үлдсэн бүхэл нөөц нь K2 ууланд авирахаар 40 хүний баг дагуулan ирсэн Америкийн тэр бомтон Элиот Вонд зориулагджээ. K2 суурь бааз руу нисэх замдаа нисгэгч Энийг WNN телевизийн бүтээж буй баримтат киноны багийг ахалж явааг хэлнэ. Мөн өөр нэг зүйл ярьсан нь 4 жилийн өмнө Элиотийн баг K2 уулын өмнөд ханны замаар оргил руу авирч оргилоос ердөө 800 футын зайд хүрээд байхад нь цагаагаар огцон муудсан тухай ярив. Тэд өхлийн бүсэд бүтэн 24 цагийг өнгөрөөсөн ч Элиот дараагийн өдөр нь эсэм мэнд бууж ирсэн нь түүнийг үнэхээр чадварлаг уулчин гэдгийг нь харуулж байжээ. Суурь баазад ирсний дараа Петр эгч Энэтэйгээ уулзах ба тэдний яриа нэлээд эвгүй уур амьсгалтай өрнөнө. Энэний маргааш өглөө авиралтай эхлүүлж үдээс хойш 2 цаг гэхэд оргилд хүрэхээр төлөвлөснөө хэлэхэд Петр оргилд гарах цагийг хүртэл урьдчилан товлж байгаад нь гайхшрав. Харин Энэний Элиотыг хүссэн зүйлдээ заавал хүрдэг. Зорьсноо биелүүлдэг хүн учраас түүнийг биширдэг хэмээн тайлбарлана. Энэ үеэр тэдний ойролцоо байх майханд урт сахал үстэй нөгөө өвгөн тайруулсан хуруугийн хөлөө илж суух нь харагдана. Өвгөн нисдэг тэрэгний чимээ сонсоод майхнаасаа гарч ирэхэд хоёр нисдэг тэрэг суурь бааз руу ойртож байлаа. Удалгүй нисдэг тэрэгнүүд газардаж нэгээс нь чинэлэг термомтон Элиот Вон бууж ирнэ. Тэрээр Энни болон багийнхаа шилдэг уулчин Том Маклерен нартай халуун дотноор мэдчилв. Удалгүй Петр Скип хэмээх уулчинтай танилцах ба тэрээр энэ бүх экспедиц үнэндээ Элиотийн шинээр байгуулсан агарын тээврийн компанийг сурталчлах асар том сурталчилгааны ажиллагаа болохыг хэлнэ. Элиот дэлхийн шилдэг уулчдын нэг Том Макларенд өөрийгөө оргилд гаргуулахын тулд $1 сая төлсөн ажээ. Тэдний яриаг Моник гэх эмэгтэй таслахад Скип түүнийг
суур баазын менежер бас эмчин гэдгийг тайлбарлана. Тэр орой Элиот багийнхандаа зориулан томоохон үйлчлэг зохион байгуулж өмнө нь К2-ыг эзлэхээр оролцсон ч эмгэнэлт явдлаар өндөрлсөн тухайга ярьлаа. Гэсэн ч энэ удаад амжилтанд хүрнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байв. Яг тэр үед өмнө нь харагдсан сахалтай өвгөн хурж ирээд цаг агаарын талаар асуухад Элиот өөрийнх нь шинжээч сүүлийн 40 жилийн цаг агаарын мэдээллийг судалсан тул санаа зовох зүйлгүй гэж хариулна. Харин өвгөн амь нас үхлийн тухай эцсийн шийдвэрийг хэн гаргахыг асуухад Элиот багийн шилдэг уулчин Том Маклерен гаргана гэлээ. Дараа нь Питер эгчтэйгээ дахин уулзаад түрүүн Элиотоос цаг агаарын талаар асууж байсан өвгнийг Монткемери Вик гэдэг бөгөөд тэдний аавтай хамт зэргийн алба хааж байсан хүн хэмээн тайлбарлана. Гэтэл энэ яриа Эннийг илт тавгуутуулах бөгөөд тэр өнөөхөр нь аавынхаа өхөлд Петрийг буруутгасаар ирсэн нь тодорхой болно. Энийгийн бодлоор тухайн үед аавыгаа аврах боломж байсан ба өөрөө К2-д аавынхаа дурсгалын төлөө авирч байгаа бол Петр тэр явдлын дараа ууланд авирахаа бүр мөсөн болсон ажээ. Ингээд авиралт эхлэх өдөр ирж Элиот Эни Том болон бусад багийн гишүүдийн хамт нисдэг тэргээр уул руу хөдлөнө. Петр ихчигээ санаа зовнин ширтэн зогсох бөгөөд удалгүй түүний харц нэг амиа алдсан эмэгтэй авирагчийн дурсгалд зориулан босгосон жижиг чулуун хөшөөн дээр тусав. Удалгүй уулчид авиралтад бэлтгэж байх үед Том суур баазаас цаг агаар эрс муудаж буй тухай анхааруулга хүлээн авна. Энэ мэдээг сонсоод тэр даруй Элиотод буцах хэрэгтэй гэж хэлэх боловч оргилд ямар ч үнээр хамаагүй хүрэхээр шийтсэн тэр бомтон үүнийг эрс эсэргүүцэн. Тэрээр шуурга ирвэл мөсөн хатны хонгилд хорогдож болно гэхэд Эний чин санааг нь дэмжснээр Том аргагүй ирэхэд зөвшөөрөхөөсөөр сонголтгүй болов. Харин суур баазад үлдсэн багийнхан салхи улмал ширүүсэж авирагчдын зүг маш хурдтай ойртож буйг мэднэ. Петр нөхцөл байдлыг сонсоод сандарсандаа холбооны радиог шүрэн авч Томтой холбогдов. Тэрээр хүчтэй шуурга айсуу байгааг анхааруулсан ч Том авиралтаа үргэлжлүүлсээр. Харин Скип нөхцөл байдал ямар аюултай болсныг тайлбарласны дараа Томын санаанд зовж Элиотод нэн даруй буцах хэрэгтэй гэж дахин хэлнэ. Гэвч Элиот дахин татгалзаж улмаар тэр хоёрын хооронд ширүүн маргаан өрнөлөө. Эцэст нь Том буцах тушаал өгөхөөр шийдэхэд яг тэр мөчөд шуурга тэднийг нөмөрч байдал улмал аюултай болов. Цааш үргэлжлэх боломжгүй болсныг ойлгосон Том бүх хүнд буцах тушаал өгөхөд харин Элиот уулыг хараан зүгсээр аргагүй эрхэн дэргэн хөдлөнө. Гэвч аль хэдийн оройтсон байлаа. Шуурга уулчтыг бүрэн нөмөрч амьсгалахад ч бэрх болж ойролцох зүйлч харагдахаа болов. Энэ үед Эний хөл алдаж гулсан мөсөн ангал руу унах боловч азар ноцтой гэмтэл авсангүй. Гэтэл яг тэр үед уулын оройгоос асар том засан нуранга бууж замдаа таарсан бүхнийг хаман одлоо. Хэд хэдэн уулчин ам үргдэх бөгөөд Элиот Том хоёр Энийг унсан ангал руу өсөрч орсноор амьд үлдэв. Ингэснээр тэр гурав зузаан засанд бүрэн дарагдаж гацах ба Эний Томыг унах үедээ хүнд бэртсэн болохыг нь анзаарна. Элиот холбооны радиогоор тусламж дуутахыг оролдсон ч суур баазтай холбоо дасарсан байлаа. Энэ үед суур баазад байсан хүмүүс зөхрөн гашуудж байхад Петр радионоос сулхан шажигнах чимээ сонсоод нэг санаа сэднэ. Тэр Морзен кодоор дохио илгээж эхлэхэд нөгөө талд байсан Эний түүнийг шууд л ойлгоно. Учир нь баг байхад нь аав нь тэдэнд Морзен код зааж өгч байжээ. Удалгүй Эний хариу дохио илгээж өөрийгөө болон Элиот Том нарыг оролцуулаад нийт 3 хүн амьд үлдсэн тухай мэдээллийг дамжуулж чадав. Үүний дараа Петр аврах ажиллагаа зохион байгуулахар шийдэх боловч ийм өндөрлөгт амьд үлдэх магадлал том бага учраас бусд нь түүнийг болиулахыг оролдоно. Скипи хэлснээр тэд хамгийн ихдээ 36 цагийн дараа өндөр уулын уушигны хаван тусаж эхлэх аж. Энэ үед Петр өмнө нь Монткемери Вик гэх уулчин К2 уул руу ердөө 24 цагийн дотор авирч байсан тухай санаж эгчигээ аврахын тулд юу ч хийхэд бэлэн гэдгээ илэрхийлнэ. Гэвч тэдэнд мөсийг дэлбэлж нээх зүйл хэрэгтэй байлаа. Иймд Петр Пакистаны айрмаас тусламж хүсэх ба айрмынхан ч хад дэлбэлэхэд ашигладаг нитроглицеринээс хуваалцахыг зөвшөөрөв. Тэр орой Петр Скип 2 нитроглицерин үүрэн К2 руу богино хугацаанд авирч чадах 6 дуршлагтай уулчнаас бүрдсэн аврах баг бүрдүүлэхийг хичээнэ. Гэвч түүний яриаг сонссон бааз дээр байсан ихэнх авирагч нар энэ санааг амиа хорлсноос ялгаагүй хэрэг гэж үзээд татгалзсан. Харин хохирогчдын нэг нь өөрийнх нь үеэл байсан учраас Карим гэх залуу сайн дураараа нэгтгэхэр шийдэж үеэлдээ амьд байгаа гэж найдана. Үүний дараа ах トゥ Малколом Сэрил хоёрч баг дэлсхийг зөвшөөрөх боловч
тэдэнд дахиад нэг хүн дутав. Хүн олдохгүй удсанд Элиотын туслах Элиот амьд гарсан эсгээс үл хамааран аврах ажиллагаанд оролцох юм бол тэр хүнд $500,000 шагнал өгнө гэж амлалаа. Харин ангал дотор Элиот өндөр уулын өвчнөөс сэргийлэхийн тулд үлдсэн нөөцөө хэрхэн хуваарлах дүрм гаргана. Хүн бүр 2 цаг тутамд ердөө хагас аяг усуух бөгөөд мөс зайлуулах түлш дексаметазоны тарилгаагч хуваарийн дагуу хэрэглэх ёстой гэв. Үүний дараа Эннид хамгийн сүүлд байсан байрлалынхаа солилцлыг суур бааз руу дамжуулахыг тушаана. Байршлын мэдээллийг авсныхаа дараа Петр Скип 2 амьд үлдсэн хүмүүсийн байршлыг нь тогтоож чадав. Гэвч Скипийн тооцоолсноор бүх зүйл хамгийн сайнаар эргэсэн ч тэд ердөө 22 цаг л дэсэж чадна. Харин тийш хүрэхэд 27 цаг шаардлагатай тул аврах баг 5 цагаар хоцорч байв. Өөр аргагүй болсон тул тэд илүү хурдан авирч чаддаг цорын ганц хүн болох Монтгомери Вик өвгнөөс тусламж хүсэхээр шийднэ. Скип 4 жилийн өмнө Америкийн нэгэн баг хүчтэй шурганд өртөхөд Викийн эхнэр тэдний хөтчөөр ажиллаж байсан тухай ярьж өгөв. Эхнэрээ аврахын тулд Вик ганцаараа уулууд авирсан ч олж чадаагүй ажээ. Хэдийгээр Вик эхнэрээ аварч чадаагүй ч өөр 3 уулчны амийг аварч чадсан байна. Гэвч тэр аврах ажиллагааны үеэр хөлөө хөлдөөж бүх хуруугаа тариулсан бөгөөд Вик өнөөдрийг хүртэл эхнэрийнхээ цогцыг хайсаар л байгаа аж. Маргааш наврах баг замдаа гарахаар бэлтгэж эхлэх бөгөөд $500,000 шагналд татагдсан Моникч тэдэнтэй нэгдэнэ. Удалгүй тэд нисдэг тэргээр уул өөд хөөрч хамгийн түрүүнд ууланд ганцаараа нутаглан амьдарч байсан Монтгомери Викийг олж очив. Тэд түүнээс тусламж хүсэхэд Вик ихэндээ хэнийг ч аврах сонирхолгүй байлаа. Харин амьд үлдсэн хүмүүсийн дунд Элиот байгаа гэдгийг сонсомогцоо бодлоо өөрчлөн. Гэсэн ч тэр Скипийг суур баазад үлдэхийг хүснэ. Учир нь Элиотын хүмүүсээс илүү итгэж болох хүн баазд нь байх нь маш зөв шийдвэр ажээ. Ингээд үлдсэн багийнхан 2-2-ороо хуваагдан өөр чиглэлээр мацхаар болцгов. Карим Малколмтой Моник Сэрилтэй хамт явах бол Питер Монтгомери Виктэй хамт явна. Нислэг дэрэг тэднийг аль болох өндөр түргэж өгөх бөгөөд хүндхэн нислэгийн эцэст арай гэж аюулгүй газардаж тэднийг буулгав. Энэ хооронд ангал дотор Томын биеийн байдал бэртлийн улмаас уламд ордох ба Энни түүнийг асарсаар л байлаа. Тэр Томд дексаметазон тарихыг хүссэн ч Элиот эсрэг үүсэж тогтоосон хуваараа ягштал мөрдөхгүй бол бүгд үхнэ гэв. Энни үүнтэй санал нийлэхгүй байсан ч Элиот Томд аврах баг ирсэн ч ийм өндрөөс түүнийг буулгах ямар ч боломжгүй. Ямар ч байсан тэр өөхөх хувьтай учраа бодит байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн хатуухан хэлнэ. Энэ үг Томыг сэтгэлээр бүрэн унгав. Хэсэг хугацааны дараа Эннигийн амьсгалах байдал уламж хүндэрнэ. Яг тэр үед Элиотын радио ажиллаж Монтгомери Вик тэднийг аврахаар явж буйгаа мэдэгдэнэ. Элиот баг зэрэг тайвширсан ч Эннигийн биеийн байдал улмал муудсаар байлаа. Том Эннид яралтай дексаметазон хэрэгтэй гэж хэлэх боловч Элиот дахин татгалзаж хуваарийг ямар ч тохиолдолд өөрчилж болохгүй хэмээн зүтгэсээр. Гэнэт Энни ангалын нөгөө талд шаардлагатай хэрэгслүүд бүхий нэгэн үүргэвч хэвтэж байгааг олж харав. Гэвч тэнд хүрэх нь амнасаа дэнчин тавихтай лайдал аюултай байлаа. Энэ хооронд Сэрил үүргэвчээ засан дээр тавих агшинд тэр нь гэнэт доошоо гулсаж Сэрилийг чирсээр уулын ингэр уруудан асар хурдтай авч одно. Тэр эцсийн мөчөд өөрийгөө тогтоож чадсан ч гүн ангалын ирмэг дээр дүүжлэгдсэн хэвээр үлдэв. Харин ангал дотор Энни үүргэвч рүү очихыг оролдох үед хөлд орох цас нь цөмөрч унах дөхөн. Нөгөө талд Моник Сэрилд туслахыг оролдсон ч цасан давхарга гэнэт нурж хоёулаа ангалын ирмэгт дүүжлэгдэн үлдэв. Энэ үеэр Энни эцэст нь үүргэвчэнд хүрч чадсан ч одоо буцаж аюулгүй талд гарна гэдэг нь бүрч том сорилт болж хувирлаа. Нөгөө талд Сэрил ойролцоох хат руу авирах гэж оролдохдоо тэнцвэрээ алдаж үүрч явсан нитроглицерин нь үрвчнээс нь мултран доошоо унснаар асар том дэлбэрэлт үүснэ. Дэлбэрэлтийн дөргөлт мөсөн дундуур дарахаж Эннигийн зогсож байсан нарийн мөс тэр даруй цуурч эхэллээ. Харин Сэрил арай гэж дээш гарч ирээд өөрийгөө бэхэлсний дараа Моникийг татахаар олс буулгана. Харамсалтай Сэрил түрүүнд үүссэн дэлбэрэлтээс болж ирэх цасан нурангад зохигдож хавцлаас унан амь насаа алдлаа. Болсон явдлыг холоос харсан багийн бусад гишүүд тэдэн дээр очих талаар бодож эхэлсэн ч Петр эгчийг аврах шийдвэрээс огтхон ч бутсангүй. Моникото Сэрилийн буулгасан олсонд хүрэхээс өөр аргагүй болж бүх хүчээ шавхан олс руу үсрэнэ. Энэ үед Энни амжилттай аюулгүй талдаа гарч чадсан байх ба амиа золиослон байж авч ирсэн үргэвчээ нээж доторх хэрэгслүүдийг шалгахад ус болон дексаметазоны 4 тариа байв.
Тэр даруй өөртөө болон Томд тариа хийж эхлэхэд Элиот тэднийг ууртайгаар ширтсээр. Нөгөө талд Моник эцэст нь аюулгүй авиран гарч ирсэн байх ба тэр Петрийн араас гүйцэж ирээд тэдэнтэй нийлнэ. Уналтын үеэр гарынхан нэг хуруу мултарсан байсан тул буцаагаад байранд нь оруулж өгөхийг Петрээс хүсэхэд Петр ч хэлсэн ёсоор нь гүйцэтгэн. Энэ хооронд Малколм дүүгийнхээ үхэлд эмгэнэн гашуудаж суух ба Карим түүнийг буцгаж ятгаад ганцаараа үргэлжлүүлэн алхав. Харин Малколм бууж өгөхийг хүссэнгүй. Тэрээр өөрийгөө зоригжуулж Каримын араас дахин хөдлөнө. Гэтэл Пакистаны цэргийн баазад нитроглицерин хадгалсан савнууд дээр нарны гэрэл тусаж урвал үүсснээс болоод хүчтэй дэлбэрэлт гарах бөгөөд Escape Week-тэй холбогдож нитроглицерин нарны гэрэлд маш хүчтэй урвалд ордог тул ямар ч тохиолдолд ил гаргаж болохгүйг анхааруулв. Үүнийг сонссон Week яаралтай Петерт анхааруулж тэд дэсрэх бодистой үүргэвчээ сүүдэрт аваачин дээрээс нь засаар хуучна. Энэ мэдээг Малколм Карим хоёрт ч бас анхааруулах шаардлагатай байсан тул эхлээд холбоогоор холбогдох гэж оролдов. Харамсалтай нь тэдний холбооны радио унтраалттай байсан тул Петр тэдэнд аль болох ойртож очихоор шийднэ. Удалгүй тэр хоёрын бараг алсаас олж хараад Петр тэдэнд дохио өгч радиогоо асаахыг шаардсны эцэст нөхцөл байдлыг тайлбарлаж амжина. Малколм Карим хоёр ч цаг алдалгүй нитроглицеринээ сүүдэрт тавиад аюул өнгөрлөө хэмээн бодон түр амс хийхээр сум. Гэвч тэд анзаараагүй нэг зүйл нь савнаас багахан хэмжээний нитроглицерин аль хэдийн асгарч нарны гэрэлд ил гарсан байлаа. Төд удалгүй тэр нь урвалд орж асар хүчтэй дэлбэрэлт үүсгэнэ. Тэр дэлбэрэлтийн улмаас Малколм Карим хоёр хоёулаа амиа алдаж эргэн тойрон бүхэлдээ сүйрнэ. Дэлбэрэлтийн дараа Моник нэг эмэгтэй цогцтой таарах бөгөөд тэр хүн нь 4 жилийн турш Викийн хайж явсан эхнэр нь болох нь тодорхой болов. Энэ явдал Викт хүнд зохилт болох бөгөөд Петр зогцсны дэрэгдээс хоосон дексаметазоны хайрцаг олж харна. 4 жилийн өмнө тэр эмэгтэй Элиотын багийн хөтчөөр явж исэн бөгөөд Элиот түүний дексаметазоныг авснаас болж амиа алдсан нь тодорхой боллоо. Ингэснээр Вик яагаад аврах ажиллагаанд оролцохоор шийдсэний учир тодорхой болно. 4 жилийн өмнө болсон явдлын үннийг мэдсэн тэрээр эхнэрийнх нь үхэлд Элиот буруутай болохыг ойлгож түүнээс өшөө авахар шийдэв. Үннийг сонссон Петр түүнийг болиулахыг оролдсон ч Вик шийдвэрээс бутсангүй. Үүний дараа тэр эхнэрийнхээ зохицыг оршуулад удаан хүлээсэн залбирлаа үйлдэнэ. Харин ангал дотор Энигийн бие дахин муудаж тэр радиогоор дүүтэйгээ холбогдоно. Аврах баг ердөө 5 цагийн зайтай үлдсэн байлаа. Гэвч Эни өөрийгөө хамгийн ихдээ 2 цаг л дэснэ гэдгээ хэлээд Петрийг буцаад явахыг хүснэ. Эни түүнийг битгий ирээрэ гэж гуйсаар холбоогоо таслахч Петр шийдвэрээс буцахгүй нь тодорхой. Энийг амарч байх зуур Элиот ч мөн ханиалгаж эхлэх бөгөөд тэр шууд л өөртөө дексаметазон тарив. Дараа нь тариуртаа агаар соруулж Томд тарьснаар түүнийг газар дээр нь хөнөөх нь тэр. Үүр зах үед Вик Петрийг хайхаар хөдөлсөн ч тэр аль хэдийн өөрөөс нь төрүүлээд явчихсан байв. Эни Томын зохицыг олж хараад Элиот юу хийснийг шууд л ойлгон түүн рүү дайрна. Тэдний тэмцлийн дунд Элиот цасны нэг хэсэг нурж дээрээс нь гэрэл нэвт тусж байгааг анзаарах бөгөөд энэ нь тэдэнд аврагдах шинэ найдвар төрүүлнэ. Цаг өнгөрөх тусам тэдний биеийн байдал улмал дорцоор байсан тул Элиот хутгаа гарган Томын цогцыг хэрчиж цусыг нь уутанд юулж ав. Дараа нь тэр Энитэй хамт уутыг дээш өргөн цасан дээр гармагцсан дохионы динамитаа асаалаа. Ингэснээр ууттай цусаа дэлбэрч засан дээр том улаан толб үүсгэнэ. Уг байршлаа мэдгдсэн дохиог Петр Моник хоёр олж хараад ихэд баярлав. Тэд доош шүгэлдэн удахгүй дэлбэрэлт болно гэсэн зурвас илгээлээ. Хэсэг хугацааны дараа Петр нитроглицеринийг нүхний ойролцоо асхан дэлбэлж эцэст нь засан давхаргыг нэвтэлсэн том нүх гаргаж амьд үлдсэн хүмүүст гарах замыг нээн. Үүний дараа Элиот Энийг олсоор бэхлэхэд Петр Моник хоёр түүнийг дээшээ татаж эхлэв. Гэвч олсыг тогтоож байсан мөсний сүхэ сугарах төхөж тэд юу ч хийж чадлагүй сандарцгаана. Аз улхад араас нь амжиж ирсэн Вик олсыг тогтоогоод Энитэй хамт дахин ангал руу буулаа. Энэ үед Элиот Викийг яах гэж ирснийг нь ойлгон мөсний сүхэ атгаад дайрах гэж оролдсон ч Вик түүнийг төвөггүй зэвсэггүй болгов. Гэсэн ч тэр Элиотыг алахын оронд аврагдах боломжтой байлгахын тулд түүнд хамгаалалтын бэхлэгийг холбоно. Удалгүй Моник Петр хоёр Энийг дээш нь татаж байх үед аврах том мөсөн хэсэг генет тасарч унан Вик болон Элиот хоёрыг мөргөж ангал руу унгаалаа.
Үнний зэрэгцээ татах хүчээр байгаа Эни Петр хоёрыг ч мөн хамтд нь доошо чангаана. Дээд ирмэг дээр ганцаараа үлдсэн Моник л доошо унах аюулд орсон хүмүүсийг тогтоож буй тэр ганц олсыг бүхэл хүчээрээ атгаж байлаа. Энэ мөч киноны ихэнд болсон явдлыг дахин санагдуулах бөгөөд эцэст нь Вик олсыг өөрөө дасалж Элиотын хамт ангал руу унан амиа алдцгаана. Эцсийн хэсэгт үйл явдал суур баазад шилжиж Моник амьд гарсан Энийг эмчилж байгаа нь харагдана. Явхахаа өмнө Моник Петрийг үнсээд майхнаас гарахад Петр ч эгч дээрээ очлоо. Эгч дүү хоёр хоорондоо инээлдэн ярилцах бөгөөд Эний дүүгээ үнэхээр зоригтой хүн байж хэмээн магтаж аав нь хэрвээ амьд байсан бол Петрээр бахархах байсан гэв. Үүний дараа Петр ууланд амиа алдсан уулчдын дурсгалын өмнө хүндэтгэл үзүүлж байгаагаар кино маань төгсдөг. Бидний эргэн тойронд өдөр бүр тохиолдох асуудал адал явдлыг хөнгөн инээдээр дүүргэх төгжрлийн эзэд киногоо DDS Univision Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Чаас тэ миний муу явчихна. Үйлс юм уу? Энэ айгүй юм штэ. Энэ удаа бит хоёр тис өөр төлөвлөгөөгөөр ажиллана. Төрөний машин авч. Яаж болдгийг? Болохгүй. Багш нэг гоё бодлоо. Шахдаг та. Хой бай. Энэ муу ястаа асууж мэддэггүй штэ. Хайгийн явуулч. Би зогцоолч. Хот тэг засал тэгээд ах. Миний хүү хаагаар хүргэлт хийгээд байгаа. Бурхнаас өгсөн боломж шүү. Мэдрэл чинь зүгээр үү аа? Үзүүч явчин. Үзхөө. Энэ төвчлийн захаар хоёлаа. Жинхэнэ бужигнуулж байгаа штэ. Энэ ястаа дүнгүй штэ. Ялгай. Явцад. Орлохын ухааны одоо багш авъя гэх юм одоо. Ийд тал Монгол. Энэ монголчууд энэ амар цураа гэж үнэн шүү. Дандаа ажил хийх юм юу бахад те. Өнөөдөр чинь 3 дахь өдөр. Гулгаач нарын амралтын өдөр. Гулгаачаас юм хулгаалнаа гэдэг байц. Чаацсан бандаж биш те. Өргөл ирлээ. 9 минут гайхалтай. Чи нэг л хийдгүй. Би юу ч. За сайн байцгаана уу? Юу сайн байна вэ? Зам чөлөөж өгч туслана уу гэж гойж байна. Одоо нэмэлт хүч. Энд цагдаач бас төгжирдгэн штэ. Цагдаа үтхий хэл. Төр төгжирчээд байна. Хөгжлийн эзэд Энэдмийн уран сайхны кино DDS Univision Look TV-гээр